Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе дараа. За өнөөдрийн влогоор даралтны талаар ярина. Айгүй олон хүмүүс даралтны асуудалтай байдаг. Даралтны талаас ярьж өгөөрэй. Тэгээд ер нь бол даралт юунаас үүсээд байдгийг, даралт ихсэн үед одоо зүгээр эдэн ундаагаараа засах боломжтой юу гэж айгүйх асуусан. Энэ талаар та бүхэнтэйгээ өнөөдөр ярилцахаар шийдээд энэ влогийг хийж байна. Даралтыг уламжлалт хангах ухаанд хоёр янзаар авч үздэг. Мэдээж одоо уламжлалт хангах ухаан маань 404 төрлийн өвчнөө ингээ хураасаар агаад халуун хүүтэн гэсэн одоо хоёр л хураагаад тэгээд ингээд өвчнөө хөөн гэж шалтгааны нь олон засаж имчилдэг байгаа. За тэгэхээр даралт муу ялгаагүй одоо халуун хүүтэнээс боссон гэж бас хувааж үзэж болдгоо. Өнөөдөр та бүхэндээ зүрхнээс осон даралтын талаар буюу уламжлалт хангах ухаанаар цус шарын халуунаас үүссэн даралт. За цус шарын халуунаас гэдэг чинь өөрөө одоо илэгний хуучирсан халууныг хэлж байгаа байхгүй юу? Илгэн дээр маш их хуучин одоо халуун явснаас үүдээд зүрхэнд одоо халуун шар гэдэг зүйл үүсэж эхэлдэг. Түүнээс болоод даралт ихсдэг тийм хямралууд үүсдэг. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр илэгний халуунтай удаан явна гэдэг чинь эдэн ундааны буруудал одоо маш их байсныг л ер нь хэлтгэж байгаа. Өөрийн одоо биений өрмөц чанар гэдээ нөлөөлж байгаа. Гэхдээ ерөнхийдөө л хөвчлэн амьдралын буруу хэв маяг эдэн ундааны буруудал буюу одоо тэр буруу хоол унднаас үүсээд байгаа. За тэгэхээр нэг илгийг маш удаан одоо хайрлахгүй, илгээ их хямраасан гэмтээснээс олж энэ одоо зүрхнээс үүссэн даралт үүсдэг байх нь. Зүрхнээс үүссэн цус шарын халуунаас үүссэн зүрхний халууны даралтын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхлээр маш их толгой эргэдэг. За тэгээд хөөрдөг, хоён хий хөөрж байгаа юм шиг одоо энэ хүзүүнээс энэ дээшээгаа ингэж маш их хөшиж өвддөг, толгой эргэдэг, дотор муухай оригдог, нүд бас бүрлддэг, ам их ангадаг, за маш их хөлөрдөг гэсэн шинж тэмдгүүд илэрч байгаа болвол яах нь та зүрхний халуунаас үүссэн даралт ихсэж байна гэсэн үг. За тэгэхээр энэ даралт маань болохоор залуу наснаас ахуулаад ерөнхийдөө ингээд яваад эхэлдэг байгаа те 40 наснаас ахуулаад ингээд зүрхний халуунаас үүссэн даралт гэдэг хямрал маань үүсээд эхэлдэг байгаа. Тэгэхээр даралтнаас уралдсан сэргийлэх бол бүрэн боломжтой. Харин нэгэнд одоо маш их дандаа даралттай ингээд байгаад байдаг болчвол амьдралын зөв хэм маягийг ингээд хөвшүүлээд бас ингээд багаар засах боломжтой. За тэгэхээр энэ үед маань болохоор сэрүүн төрлийн сэрүүн мөн чанартай би түрүүний влогоор маш их ярьсан байгаа тий сэрүүн мөн чанартай халуун мөн чанартай хоол унд гэж юу гэдгийг ярьсан байгаа. За тэгэхээр сэрүүн мөн чанартай хоол эдэн ундаа маш сайхан тохирдог байгаа. Мөн энэ зүрхний даралт зүрхнээс үүссэн даралтын үед болохоор тайчи тэгээд удаан йогийн дасгалууд маш сайхан даралтыг тогтворжуулдаг байгаа мөн агаарт алхах. За тэгээд мэдээж одоо сэтгэлийн амар амгалан байдал даралтанд маш сайн нөлөөлдөг байгаа. За мөн яг одоо зүгээр яралтаагаар та бүхэндээ зөвлөмж өгье гэх юм бол манай амуу дээр одоо 3 өндрийн бэлтгэл гэж бас байдаг. Хөгжүүл настай хүмүүс маань ерөнхийдөө аягүй хэрэгэлдэг байгаа. Тэр болохоор энэ зүрхнээс үүссэн даралтанд маш сайнаар нөлөөлдөг. Зарим хүмүүс байнга уугаад байдаг даралтны имиж гэсэн хайсаа ингэж аягүй хэрэгэлдэг болсон байлаа. Тэгэхээр аль болох эдэн ундаагаа зөв болгоод амьдралын хэв маягаа зөв болгоод энэ даралт гэдэг хүчнээс уралсан сэргийлээрэ гэж та бүхэндээ уриалъя. Европ анагаах ухаанд бол мэдээж одоо даралтны юм өгдөг. Мэдээж тэр бол зайлшгүй шаардлагатай. Гэхдээ даралтны юм уухаасаа илүүтэйгээр өөрийнхөө одоо тэр хэв маягийг засаж эдэн ундаагаа засахыг дахин зөвлөё. За тэгээд өнөөдрийн влогоор та бүхэндээ халуунаас үүссэн даралтны шалтгаан болон шинж тэмдгүүдийг хэлж өглөө. Тэгээд дараагийн влог дээр бөөрнөөс үүссэн буюу одоо хүүтнээс үүссэн даралтын талаар та бүхэндээ ярих болно. Тэгээд влог таалагдж байгаа бол лайк дарахаа мартаа, subscribe хийхээ мартаа. Баярлалаа.